Өнөөдөр бид Япон улсын төрийн түүхэнд бичигдсэн томоохон мөчийн тухай ярилцсан. За Япон улс 2025 онд анх удаа эмэгтэй ерөнхий сайтай боллоо. Эрчүүдийн уламжлал даван гаралтай улс төрийн тогтолцоонд нэгэн эмэгтэй манлайлагч гарч ирнэ гэдэг бол зүгээр нэг томилгоо бус нийгмийн сэтгэлгээ, гендерийн ойлголт, улс төрийн соёл, шин дэвшин шилжиж буг илтгэсэн түүхэн явдал гэж үзэж байна. Тэгвэл Санэ Такэчи гэж хэмбэ? Тэр хэрхэн Японы хамгийн хүчтэй улс төрчдийн нэг болж чадсан юм бэ? Эмэгтэй манлайлалын ирээдүй Японд хэрхэн нээгдв гэдэг асуултууд зүй ёсоор уран гарч ирнэ. Энэ бол зөвхөн улс төрийн түүх биш. Энэ бол тууштай хөдөлмөр, зарчим, өөрийгөө хөгжүүлэх хүч ямар их нөлөөтэйг харуулсан жинхэнэ урам зоригийн замнал юм аа. За ингээд ерөнхий сайд гэж хэмбэ цувралын маань эхний дугаар тавтаа мэрэл. 2025 оны 10 дугаар сарын 21-нд Япон улс төрийн түүхэндээ шинэ хуудас нээсэн юм аа. Эмэгтэй улс төрч анх удаа ерөнхий сайдын албыг хашгаар сонгогдов. Тэр хүн бол Санэ Такэчи. Энэ үйл явдал Японд төдөөгүй олон улсад гендерийн тэгш байдлын бэлэгдэл гэж хүлээн зөвшөөрөгдлөө. Түүний улс төрийн үзэл баримтлал, хатуу байр суурь, стратегийн манлайлал нь Японы дотоод бодлогоос эхлээд бүр бүс нутгийн аюулгүй байдал, технологийн ирээдүйд хүртэл нөлөөлөхүйц хүчтэй. Санэ Такэчи 1961 онд Нарамужийн жирийн ажилчин гэрэл төрсөн эцгийнхэн хөдөлмөрж сахилгаттай байдалд хүүхдүүдэд сургадаг хатуу зарчимтай хүмүүс байсан. Энэ орчин түүний амьдралын хэв хэмжээ хандлагад суусан хамгийн том сурвалжээ. Бага наснаасаа Санэ маш сониуч, альвааг учран тайлтал судалдаг хүүхэд байсан. Зүгээр нэг мэдхийн хүсдэг биш, харин яагаад гэдгийг ойлгох гэж оролддог тийм шинжтэй. Ангийнхан түүнийг асуулт асуудаг, хурдтай сэтгэдэг, зоримон охин гэж дурддаг. Өсвөр насндаа л тэр мотоцикл унж уулаар тавихаас айдаггүй, эрсдэл татагддаг нэгэн байсан. Энэ бол тухайн үеийн Япон охидод тун ховор. Гэхдээ энэ нь түүний айдасгүй, зоригтойгоор шийдвэр гаргадаг зангийн эхлэл болсон. Анхлах сургуульд нийгмийн хөгжлийн талаар бодож, эргцүүлдэж, Япон улс ямар сорилтуудад тулгарч буйг анх удаа ойлгож эхэлжээ. Улмаар Койбе их сургуульд менежмент эдийн засгийн чиглэлээр суралцсан. Их сургуулиас хойш тэр Японы ирээдүйн өдөртөгчдөг бэлтгэдэг нэр хүндтэй Мацушита институтэд элсэн орсон нь улс төрийн харьяатай орох том өсрэлт нь болсон. Энэ институтэд түүнийг бодлогын шинжилгээ, стратеги боловсруулах, шийдвэр гаргах чадвартай болгоно төлөвшүүлжээ. Үүний дараа тэр Америкийн нэгдсэн улсад USA-д богино хугацаанд судалгаа хийж, Америкийн ардчлал, технологийн өрсөлдөө, бодлого боловсруулалтын системийг гүн судалсан нь түүний улс төрийн үзэлд том эргэлт авчирсан гэдэг. 1993 он Японд бие даагч улс төрчдөд хаалга бараг хаалттай цаг үе. Гэсэн ч Санэ Такэчи том намын дэмжлэггээр бие даан нэр дэвшив. Энэ тухайн цаг үеийн Японд бараг боломжгүй алхам тооцогдож байлаа. Гэвч тэр нутгийнхаа иргэдийн итгэл, өөрийн үзэл бодол тулгуурланд өрсөлдөж ялд байгуулсан. Ингэж тэр Японы парламентын гишүүн болж улс төрийн анхны алхам хийжээ. 1996 онд либерал ардчилсан намд элснээр түүний улс төрийн боломж нөлөө улмсч тэр нам дотор консерватив шинэ үеийн төлөөлөл болон богино хугацаанд тодорч эхэлсэн. Түүний улс төрийн харьяат хамгийн чухал үе нь дараах 3 том албан тушаалтай салчгүй холбоотой. За дотоод хэргийн сайд тэр цахим засаглал, төсвийн хяналт, орон нутгийн удирдлагын шинжилгээг удирдан хэрэгжүүлсэн, шинжилгээг эсэргүүцэл их байсан ч Санэ Такэчи нэг ч алхам ухарсангүй. Эдийн засгийн аюулгүй байдлын сайд энэ түүний хамгийн нөлөөтэй албан тушаал. Тэр технологи, инновац, оюуны өмч, сансар судлал, үндсэн аюулгүй байдлын бодлогыг нэгтгэн удирдсан. Хятадын технологийн нөлөө огцом өсч байсан үед Японы стратеги хамгаалах хатуу бодлого гаргасан тул хэвлэлүүд түүнд Японы төмөр хадагта буюу Japan's Iron Lady гэж хочийг өгч эхэлсэн. За 3 дугаар технологи, кибер аюулгүй байдлын бодлого хариуцсан сайд. Тэр Японы кибер хамгаалтын систем, хиймэл оюун ухаан, өндөр технологийн салбарын бодлогыг удирдсан. Японы ирээдүйн төлөөх 4 дулгуур гол үзэл баримтлал. Нэгдүгээрт эдийн засгийн аюулгүй байдал. Тэр технологиг улс орны ирээдүйн гол баталгаа гэж үздэг. Технологи хамгаална гэдэг ирээдүйг хамгаална гэсэн үг гэж тэр хэлдэг. Хоёрдугаарт батлан хамгаалах бодлогоо үндсэн хуулийн 9 дугаар зүйл. Санэ Такэчи Японы өөрийгөө хамгаалах хүчин буюу STF-ийг үндсэн хуульд албан ёсоор тодорхой бичиг дэмждэг
бүс нутгийн аюулгүй байдлыг харгалзан Япон улс бие даан хамгаалах чадвартай байх ёстой гэж үздэг. 3 дугаар гендер модлох. Тэр радикал феминизмыг баримталдаггүй харин эмэгтэйчүүдийн оролцоо бол тэгш хэрхэн асуудал биш. Хөгжлийн хурдны асуудал гэж үздэг прагматик хандлагатай. 4-дүгээрт иргэдийн амьдралын чанар, боловсрал, эрүүл мэнд, халамж, дижитал засаглалыг шинжлэх нь түүний тэргүүлэх зорилт болсон. Түүний манлайлалын хэв маяг яагаад түүнийг төмөр хатагтай гэж хэлдэг вэ? Түүний лидерийн онцлог нь зарчимч буулт хийдэггүй, фракц дарамтад автдаггүй, бодлогын наривчлсан тохиронд тулгуурладаг, популизм ашигладаггүй, хурдан бөгөөд чийдэмгүй, хямралтай үед илүү хүчтэй гарч ирдэг. Санаа дахиачийн хувьд гендер бол гол үнэлэмж биш, тэр намайг эмэгтэй улс төрч гэж бус чадвартай улс төрч гэж үнэлээсэй гэж хүсдэг. За, сорилт ба ялалт. Тэр хизээд маргаан шөмжлөө тулгарч ирсэн гэвч зарчим итгэл үнэмшлээс угардаггүй. Тэр зан түүнийг унгах биш харин ч улам хүчтэй болгосоор ирэв. Эцэст нь тэр Японы дүүгэнд анхны эмэгтэй ерөнхий сайд болсон тууштай байдал ямар их эрхэм үнцэтэй харуулсан бодит түүх юм. Энэ удаагийн дугаар бол Японы анхны эмэгтэй ерөнхий сайд Санаа Такахичигийн тухай байлаа. Санаа Такахичи Дебра гарцсан намын хүчтэй лидер эмэгтэй байхаас гадна Японы алдартай нөлөө бүхий улс төрч байсан ерөнхий сайд асна Абегон фракцийн ийм улс төрч. Тэгэхээр Абега бол Монгол улс тийм илэгтэй тийм улс төрч байсан. Тэгэхээр Абегон бодлогыг хэрэгжүүлж, үргэлжлүүлж, хамтарч ажиллаж байсан хүний хувьд бол Монгол улс Япон хоёрын хооронд илүү сайн хамтын ажиллагаа, эдийн засгийн болон харилцан тус хамтын ажиллагаа нь нэлээд сайн хөгжснө гэсэн итгэл надад байна. Төрж байна.